Эрхэм үзэгч таны энэ өдрийн амгалан айлтгая. Шадар сайдын цаг нэвтрүүлэг үзэгч танд хүрч байна. Анхаарлаа хандуулна. Монгол улсын шадар сайд хөрөлсөхийн хувьд шин засаг бүртгэд шадар сайдаар дахин томилогдсон ажиллаж байгаа юм а. Тэрээр өмнө нь Шрилийн засгийн газар үед мөн Монгол улсын шадар сайдын албыг хашиж байсан юм. Тэгвэл үзэгч та бүхэндээ шадар сайдын цаг нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа 2016 оны 8-9 сард шадар сайд хөрөлсөхийн хийсэн ажлуудаас онцлон хүргэх болно. Ингээд манай нэвтрүүлгийн зочноор Монгол улсын шадар сайд хөрөлсөхийн олон нийтэд харилцах зөвлөх үйлс төгөлдөр оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын шадар сайд хөрөлсөх өнгөрсөн 2 сарын хугацаанд маш олон уулзалтуудад оролцож, маш олон ажил хийлээ. Энэ хугацаанд гадаадын элчин сайдууд, олон улсын байгууллагууд, гадаадын төрийн байгууллага яамдын дэд сайд нартай уулзаж, хамтын ажиллагаа бэхжүүлж, замун өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дэх агентлагийн дарга нар болон төрийн удирдах албан тушаалтнуудад өөрөгч одоо асуудлууд шийдвэрлэлээ. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын шадар сайд хөрөлсөх бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Син Хайминтэй 8 дугаар сарын 18-ны өдөр уулзалт хийсэн. Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд онцгой байдлын ерхий газар, шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, мэргэжлийн хяналтын ерхий газар, стандартшил хэмжлэн газрууд хамрагддаг. Тэр цаашид эдгээр газруудыг урагшлуулах үүднээс хятадын талтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан аашлал зохион байгуулах саналтай байгаагаа шадар сайд илэрхийлсэн. Тухайлбал үйлдвэрийн осол, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, харилцан тусламж үзүүлэх, хамтарсан сургалт хийх, эдгээр салбаруудын боловсон хүчний чадварыг бэхжүүлэх талаар хамтарч ажиллахыг хүссэн юм. Мөн Монгол улсын төвийн бүсийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд бүгд найрамдах хятад ард улсын чанарын хяналт шалгалт 20 цэрийн ерхий газрын мэргэжилтнүүдээр эрсдлийн үнэлгээ хийлгэн бүтээгдэхүүнийг хятад ард улсад экспортлох боломж бүрдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг сайд хүслээ. За Монгол улсын шадар сайд хөрөлсөх Оросын холбооны улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Искандер Кубарович Азизовыг энэ оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзсан. Монгол улсын шадар сайд дахин томилогдсонд ноён Азизов баяр хүргээд Оросын холбооны улсын шадар сайдын мэндчилгээг уламжилж байлаа. Энэ удаагийн уулзалтаар онцгой байдал, чөлөөт бүс зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Тухайлбал алтан булгийн чөлөөт бүсийг хамтран ашиглаж хөгжүүлэх, Оросын аж ахуйн нэгжүүдийг тус бусад хөрөнгө оруулах таатай нөхцлөөр хангах, хил гайлын хяналт шалгалтыг хөнгөвчлөх талаар ярьлаа. Хоёр улсын засгийн газар хоорондын өнгөрсөн 4-р сард байгуулсан стратегийн шинжилгээг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө байна гэдгээ шадар сайд тэмдэглэлээ. Манай хоёр улс харилцан визгүй зорчих болсноор 2015 онд Оросын холбооны улс руу гарсан Монгол иргэд өмнөх оноос 2 дахин нэмэгдэж 485 мянгад хүрсэн. Харин Монгол улсад орж ирсэн Орос иргэд 14 онд 50 мянга орчим байсан бол 15 онд 75 мянга хүрч нэмэгдсэн тоон үзүүлэлттэй болжээ. Тэгэхээр шадар сайдын хувьд өнгөрөх 8 дугаар сард нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч мөн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг бас хүлээн авч уулзсан байна. Тэгэхээр энэхүү уулзалтаар бас яг ямар сэдвийг хөндөө энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхгүй. За баярлалаа. Монгол улсын шадар сайд хөрөлсөх нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Бята Транкмантай уулзлаа. Тэгэхээр тус уулзалтаар онцгой байдлын ерхий газрын дэргэдэх гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаа шинжилгээний чадварыг бэхжүүлэх, судлаачдыг мэргэжсэн сургалтанд хамруулах, гамшигын эрсдлийн үнэлгээ хийх сүүлийн үеийн аргачлалыг Монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг нэгдсэн үндэсний байгууллагаас хүссэн. Мөн гамшигын эрсдлийн даатгалын тухай хууль боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг сайд хүслээ. Мэргэжлийн хяналтын хувьд нэгдсэн үндэсний байгууллагын Аз номхон далайн эдийн засаг, нийгмийн хорооноос зохион байгуулсан хөдөө аж ахуйн худалдаан дэх цахим бизнесийн стандарт сургалт, Аз номхон далайн худалдааг хөнгөвчлөх форум зэрэг үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэд хэдэн албан хаагчид оролцож байсныг шадар сайд онцлоод, цаашид эдгээр сургалт форумуудад мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг өргөн оруулцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм а. Шадар сайдын хариуцах асуудлын хүрээнд чөлөөт бүсийн асуудал нэмэгдэж орсон. Тэгэхээр Монгол улсад чөлөөт эдийн засгийн бүс, чөлөөт худалдааны бүс байгуулах хууль зүйн орчин, эдгээр бүсэд ажиллах боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нэгдсэн үндэсний байгууллагын Аз номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисстэй холбож хамтын ажиллагаа тогтооход шадар сайд хөрөлсөх дэмжлэг хүссэн юм а.
Таны дурдсан төрөний уулзалтуудаас бас бүгд найрамдах Хятад ард улсын чанарын хяналт шалгалт 20 цэрийн ерөнхий газрын дэд сайдын уулзалтыг бас онцлон үзэгчдэд бас илүү дэлгэрэнгүй хүргэе гэж бодож байна. Тэгэхээр та энэ талаарх уулзалтыг бас илүү дэлгэрүүлэхгүй юу? Тэгэхээр Монгол улсын шадар сайд хүрэлцэх бүгд найрамдах Хятад ард улсын чанарын хяналт шалгалт 20 цэрийн ерөнхий газрын дэд сайд Мэкоба хүлээн авч уулзлаа. Тэгэхээр тус уулзалтаар мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий бүтээгдэхүүнийг Монгол улсаас 3 дахь улсад экспортлох, 3 дахь улсаас импортлох үед Хятад ард улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн юм. Тухайлбал манай улс хонь, ямааны мах экспортлоход дамжуулан тээвэрлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар яригдж байгаа юм. Мөн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг урд хөрш рүү экспортлоход Хятад улсын чанарын хяналт шалгалт 20 цэрийн ерхий газрын мэргэжилтнүүдээр эрсдлийн үнэлгээ хийлгэж, манай улсын аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, цаашлаа Төвийн Бүсийн аймагуудаас мах экспортлох, Говьалтай аймгийн Бургастайн бомбтоор мах экспортлоход Хятадын талын бомбд тээврийн хэрэгслийг хэдэн өдрөөр саатуулдаг тал дээр анхаараач хэмээн хүссэн. Цаашлаад энэхүү уулзалтаар яригдсан гол асуудлуудын нэг бол бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгохоор болсон 1 тэрбум долларын хөнгөлөлтөө зээлийн ярианы сэдэв байсан юм аа. Энэ нь өнгөрсөн онд Монгол улсын ерөнхийлөгч Хятад улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын холбогдох албаныхан гарын үсэг зурж баталгаажуулсан зээл юм. Энэ хөнгөлтийн зээлийн журам зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 85%-ийг Хятад улсаас олгож байгаа зээлийн хөрөнгөөр харин үлдсэн 15%-ийг зээл хүлээн авч байгаа. Тодорхойлбол Монгол улс хариуцна гэж тусгасан байгаа юм. Гэвч үүнийг заавал 80-50%, 15% гэлгүүгээр 100% тус зээлийн хөрөнгөөр төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцсан юм. Монгол улсын шадар сайд хүрэлцэх бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа элчин сайд Чепурноёг 9-р сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, харилцаа сүүлийн жилүүдэд өргөжж байгаа тэмдэглэлээр мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, уул уурхай, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Монголоос Беларусь улсад 2015 онд ихэд 73.5 мянган Америк долларын бараа бүтээгдэхүүн экспортлж 18 сая Америк долларын бараа бүтээгдэхүүн импортлсон байна. Иймээс хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг шадар сайд хүрэлцэх онцолж байсан. Харин элчин сайд хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгааг хэллээ. Монголын хөдөө аж ахуй уул уурхайн салбарт Беларусын тоног төхөөрөмжийг нийлүүлж, эдгээр тоног төхөөрөмжийг ажилуулах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд амжилттай хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа дурдсан юм. Цаашид Беларусь улсаас Монгол улсад нийлүүлж байгаа тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний төрлийг өргөжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр элчин сайд Чепурноёг шадар сайдад илэрхийлж байлаа. Шадар сайдын хувьчин засгийн газар байгуулагдаад ажлаа хүлээн авснаас хойш бас хийсэн ажлуудаас онцлон үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. Тэгэхээр шадар сайд бас онцгой комиссийн анх дахь хуралдааныгаа өнгөрсөн хугацаанд хийсэн яг энэ хуралдаанаар бас ямар асуудлыг ярилцаж хөндөө. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын шадар сайд хүрэлцэх улсын онцгой комиссийн даргаар ажилладаг. Тэгэхээр улсын онцгой комисс 9-р сарын 6-ны өдөр шинжлэгдсэн бүрэлдэхүүнээр анх удаа хуралдлаа. Тэгэхээр энэ удаагийн хурлаар шадар сайд хүнс хөдөө аж ахуйн салбарын өвлжилтийн бэлтгэл болон амтны гоц халдвар өвчтний нөхцөл байдал зэрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-аас 2017 оны өвлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, за мөн тулгамдж байгаа асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл авч сайд танилцлаа. Өнөөдөр онцгой комиссийн анх дахь хуралдаанаар бас бид нэлээд үедээ асуудлуудыг ярьлаа. Өвлжилтийн бэлтгэл асуудалтай холбоотойгоор одоо хүнс хөдөө аж ахуй асуудлыг сонслоо. За зам тээврийн асуудлыг сонслоо. Улсын одоо эрчим хүчний асуудлыг сонслоо, эрүүл мэндийн асуудлыг сонслоо. Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-аас 2017 оны өвлжилтийн бэлтгэл ажлын явц, 16 оны 4-р улирлын цаг агарын төлөв байдлын талаар цагуур орчны шинжилгээний газраас мэдээллийг шадар сайдад танилцуулсан. Хилцэх асуудлуудтай холбогдуулан Монгол улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга хүрэлцэх холбогдох яам агентлагуудад чиглэл үүрэг өгсөн юм а. За Улаанбаатар хотын 2016-аас 17 оны өвлжилтийн бэлтгэл ажлын талаарх одоо хийгдэж байгаа ажил төрлийн талаар сонслоо. За мөн одоо энэ 4-р улирал болон энэ 17 оны одоо үйл хаврын одоо цаг агарын нөхцөл байдлын талаар бас одоо урьдчилсан мэдээг одоо бас та бид нар сонслоо. Тэгэхээр бид нар бол одоо энэ өвлийг одоо өнтөө сайхан давах ёстой. Хаана
бас манай комиссийн гишүүд хэлж байна. Нэг айхтар зууд байгаа энэ одоо хариуцлагагүй зууд гэж. Энэ хариуцлагагүй зууданд ирэхгүй байхын төлөө одоо цөмөрөө чармааж ажиллах хэрэгтэй. Тэр байгалийнхаа зуудыг бид давж гарна. Энэ хариуцлагагүй зууд гэдэг юмд одоо нэрвдэхгүй ажилласаа хийж асуудал шийддэг байх хэрэгтэй гэж ингэж ойлгодог. Энэ онцгой комиссийн гишүүд бол та бүхэн бүгдээрээ одоо бүрэн эрэхтэй тодорхой салбаруудыг хариуцдаг ийм хүмүүс асуудлыг газар дээр нь шийддэг ийм одоо байх ёстой шүү гэдгийг одоо би бас онцгой комиссийн даргын хувьд хэлье. За мөн Монгол улсын шадар сайд 9-р сарын 2-ны өдөр стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн дарга Хэнк Дэ Пауийг хүлээн авч уулзлаа. Шадар сайд хөрөлсөх уг төслийн хүрээнд стандартчлал хэмжил зүй хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, боловсон хүчний чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон үр дүнтэй ажил хэрэгжүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Төслийн багтаа хамтран үндэсний чанарын хөтөлбөрийг боловсруулж, засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд стандартчлал, техникийн зохицуулалт, идэвхжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлаар хилцүүлэхээр бэлтгэж байгаагаа шадар сайд хэллээ. Тэгээд төслөөс манай гурван шадар сайдыг ажиллаж явах үед одоо хэлсэн дээ нэ. Та одоо төслийн ашиглалтын тар болон төслийн санхүүжилтийн талаар төслийн the National Quality Awards to award companies in Mongolia that have made the furthest progress in introducing and implementing quality. Төслийн дарга Хэнк Дэ Пау шадар сайд хөрөлсөхийг хүлээн авч уулзаж байгаадаа талархал илэрхийлээд төслийн хүрээнд гарсан хууль эрх зүйн баримтуудын хэрэгжилтэд анхаарч арга зүйн зөвлөмжөөр хангаж ажилуулахаа хэллээ. Мөн түүнчлэн мэргэжлийн хяналтын газартай хамтарч хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа Хэнк Дэ Пау хэллээ. Тэгэхээр манай улсын онцгой байдлын албанд бас Хятадын засгийн газрын буцалтгийн тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж хэрэгслийг бас хүлээлгэн өгсөн үйл явдлаас өнгөрсөн хугацаанд болсон байна. Тэгэхээр яг энэ талаарх мэдээллийг бас тодруулахгүй юу? За баярлалаа. Тэгэхээр онцгой байдлын хүч хэрэгсэл чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл ажиллагаа 9-р сарын 9-ны өдөр онцгой байдлын ерхий газарт болсон. Тэгэхээр бүгд найрамд Хятад ард улсаас Монгол улсад 2.8 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж болгож ой хэрийн төмөр унтраах бүрэн тоноглосон автомашин, зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрц гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг техник багаж хэрэгслийг Монгол улсын онцгой байдлын албанд хүлээлгэн өгсөн явдал байлаа. Монгол улсын шадар сайд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ бүгд найрамд Хятад ард улсын буцалтгүй тусламжаар олгож байгаа эдгээр автомашин, техник багаж хэрэгслүүд Монгол улсын онцгой байдлын албанд нийлүүлэгснээр албаны бэлтгэл, бэлэн байдал, эрс дээшилж, гал түүмэр, гамшиг ослоо тэмцэх чадвах нэмэгдэхийн зэрэгцээ, ард ирээдүйн эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах нөхцөл бололцоог хангахад ихээхэн ач холбогдолтой тусламж олж байгааг онцолсон юм. Монгол улсын засгийн газраас онцгой байдлын албаны ажилтнаа тэмцэх чадлыг хөгжүүлэх чиглэлээр өөрийн зүйн эдийн засгийн, нийгмийн, олонлогын, дэд бүтцийн, институцийн нэгдмэл харьцан уялдаа хэмжээнүүдийг хатгараад авч ирж байна. Монгол улсын засгийн газар бүхэн Хятад улсын засгийн газартай олон албад хамтран ажилладаг бөгөөд олцгүй гамшиг осод албантай тэмцэх нь аслыг нь болж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол улсын онцгой байдлын албанд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, албаны гамшигтай тэмцэх чадвах 55% хүрсэн нь онцгой байдлын салбарын хувьд чухал дэвшилттэй тал юм хэмээн тэмдэглэсэн юм. Ой хэрийн төмөр унтраах, туулах чадвар бүхий 21 тонны усны багтаамжтай гал унтраах орчин үеийн эдгээр автомашиныг нийслэлийн онцгой байдлын газрын Багнуур дүүргийн онцгой байдлын элтис, Баян хонгор, Дорнод, Сүхбаатар, Төв, Хинтээ аймгийн онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн. Энэхүү бусдын тусламжийг үзүүлбэ бүхэн Хятад улсын засгийн газар өнөөдрийн арга хэмжээнд оролцсон бүхэн Хятад улсаас Монгол улсуугаа хамтгүй эцэн сайд болон эдийн хүндэт зочдтой онцгой байдлын албан хаагчдын нийгмийн өмнөөс болон угаасаа чин сэтгэлийн хатдаг илэрхийлж байна. 2015 оны байдлаар улсын хэмжээнд 5426 одоогийн аюулт үзэгдэл осол тохиолдож 198 хүн нас барж амь насаа алдсан бол онцгой байдлын албаны албан хаагчид 1017 хүний амь насыг авран хамгаалсан байна. Харин 2016 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 3194 удаагийн аюулт үзэгдэл осол тохиолдож 161 хүн эндсэн бол онцгой байдлын албан хаагчид 2016 оны байдлаар 545 хүний амь насыг авран хамгаалжээ.
За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын шадар сайд хүрэл сүхийн ахалдаг газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 3 дугаар хуралдаан 9 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан. Тэгэхээр гишүүдэд бол Монгол Улсын яамдууд болон агентлагийн дэд сайдууд болон газрын дарга нар хамаарагддаг байгаа. За энэ өдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын шадар сайд газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралд холбогд албаны хүмүүсийг цагтаа цуглаж байхыг өөргөцсөн. Дараа нь хурлаас очихгүй. Өчигдөр 5 минут очсон байна. Дараагийн дараа 7 минут очсон байна. Ингээл энэ очиж та их тусч байгаа юм байна. Ажлаа хийж. Монголын комиссын хурал газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөлийн бодлогыг цагтаа цуглав. Газар хөдлөлт 10 секундын дотор болдог юм биш. Хамгийн дээд нь 10 секундын дотор бүхэн хатгаа болж. Та сайн бол 5-10 минут хэдэн удаагийн газар хөдлөлт болоод дуусах юм цааны дараа бодлого хийж шаардлагатай байна. За 2016 оны эхний 8 сарын байдлаар ихэд Улаанбаатар хот орчимд гэхэд 1139 удаагийн газар хөдлөлт болсон байгаа юм. За 2013 онтой харьцуулахад 2 дахин бага боловч 15 онд болсон нийт газар хөдлөлтөөс өссөн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй байна гэх судалгааг танилцуулсан. 1960-аас 1980-ад он, за 90-ад оны үед ярилцсан одоо газар хөдлөлтийн аюулыг гэж тоосон ч гэсэн тухайн үед байжсэн барилгын техник технологийн шаардлагатай барилгахтаа проблем байдлыг барьж ирсэн. Эдгээр мөн газар хөдлөлтийн сая сүүлийн үед гарсан энэ металл болсон газар хөдлөлтийн энэ туршлагаас харж байхад ашиг сургамжаас харж байхад ихшин тохиолдол газар хөдлөлтийн орчин үеийн энэ барилга байгууллагын хэсэгүүдтэй. Тэр газар хөдлөлтийн аюулыг бол багт тооцсон түүнээс бага хамгаалсан байдлууд нь бол нурсан. Газар хөдлөлтийн тохиолдол өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тул одоо гамшийн эрсдлийг бууруулж аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэсэн арга хэмжээ яралтай авах чухал байгааг шадар сайд онцолсон юм. За энэ ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын төсөв бусад их үүсвэр суулгаж шийдвэрлэх, тусгай зориултын техник тоног төхөөрөмж, багш хэрэгслийг шууд худалдан авах, гайл нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулахыг үүрэг болгосон байгаа. Энэ бол зөвхөн жихний хажууд хальт өнгөрдөг асуудал биш. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй ажлууд тусгай тогтмолтой холбоотой асуудал, албаны ангилалтай холбоотой. Тэр гайтын газар хөдлөлт бол одоо 7 баг хэмжээтэй тийм ээ болсон. Ерөнхийлөгчийнх нь ордон хүртэл нурсан шүү дээ. Гайт бол тэр чигээр хатгаа болсон. Нэг өсөндөө одоо тусгай тогтмол алдах хэмжээний төр засаг улс нь одоо удирдлага зохион байгуулалтын бүрэн алдагдсан. Дараа нь Америкийн зөвлөд орж ирж одоо тэр улсын сэргээн босгох ажлуудад одоо тусалж ясны даваа бүгдээр санаж байгаа. Тийм учраас одоо би шадар сайдын энэ зөвлөлийг удирдах юм муу явуулж яриаггүй шүү. Энэ болшгүй аюул бидэнд байна гэдгийг одоо бид байнга бодож, муугаар бодож энээс яаж урсан сэргийлэх үү, яаж авдагтай авч хамгаалах уу, энэ ажлыг яаж зохион байгуулах бэлэн байх уу гэдгийг энэ зөвлөлийн гишүүд та бид нар толгоогоор хариуцж байгаа юм гэсэн. Мөн эмнэлгийн барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж эхлэх, дархан эрдэнэт хар хорин ховд улаастай 100 мод хотын нутагт үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшигын үед 50000 хүртэл хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг ажиллуулах төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах, гамшигаас хамгаалах бэлэн байдлын үйлчлэгийг 3 хүртэл аймаг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хийхээр тогтлоо. Тэгэхээр өнгөрөх 9-р сарын сүүлээрээс улаан загалмай болон улаан хавирган сар нийгэмлэгдийн ерөнхий нарийн бичгийн даргаас Монгол улсад анх удаага айлчлалыг хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ айлчлалын хүрээнд бас Монгол улсын шадар сайд ерөнхий нарийн бичгийн даргаыг хүлээн авчруулсан. Энэ уулзалтын талаарх бас мэдээлэл хүргэхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын шадар сайд хүрэлцэх олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Эл Хаж Эсюг хүлээн авч уулзсан байгаа. Тэгэхээр олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэг нь Монгол улсын одоо зудан нэрвэгдсэн малчтад өмнө нь хүмүүлгийн тусламж үзүүлж байсан удаатай. За өнгөрсөн өвөл өвлжилт хүндэрсэн 17 аймагт зудан эрсдлийг бууруулах, малчтад туслах хүмүүлгийн үйл ажиллагаанд олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, үндэсний нийгэмлэгүүд хамтран нийт 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө босгож хүмүүлгийн тусламжийг 25,000 орчим хүнд хүргэсэн байгаа. Ингэхдээ 5,400 өрхөд 192,000 төгрөгийг хаан банкар дамжуулан олгож хүнсний тусламж үзүүлсэн байгаа. Энэ жил 2016 оны 1 сард бас Монгол улсын их хурал хуралдаж Монголын улаан загалмай нийгэмд эрх зүйн орчныг
байдлын тухай хуулийг бас одоо бид шинжилэн баталсан. Монголын улаан загварын нийгмийн статусыг одоо үндэсний хүмүүнлэгийн байгууллага болон өөрчилсөн бид нар. Нэг талаас одоо төртөө хүч нэмэр болж одоо олон нийтийн одоо хүмүүнлэгийн чиглэлээр одоо ажиллах юм чиг үүрэгтэй болгож бид нар хуульчилсан. Мөн энэхүү уулзалтын үеэр Шадар сайд гамшигаас урьдчилан сэргийлэх, гамшиг осол тохиолдох үед иргэд өрх гэр аж ахуй нэгж байгууллага хохирол багтаа давж гарах чадвар, дадлаг туршлага мэдлэгтэй байх нь хамгийн чухал юм гэж онцлоод улаан загалмаа нийгэмлэгтэй хамтарч олон улсын улаан загалмаа улаан авирган сар нийгэмлэгүүдийн холбоотой өргөн хүрээнд цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Олон улсын улаан загалмаа улаан авирган сар нийгэмлэгүүдийн холбооноос гамшигын эрсдлийг даван туулах чадварыг тэр бум хүнд хүргэх гэсэн уриалга гаргасан байгаа. Тэгэхээр энэхүү уриалгад Монгол улс ч гэсэн нэгдэж Монгол улсын Шадар сайд хүрэлцэх уулзалтын дараа гарын үсгийг зурах ёслолд оролцсон байгаамаа. Одоо энэ олон улсын улаан загалмаа холбоо улаан авирган сар нийгэмлэгээс одоо санаачлан зохион байгуулж байгаа энэ гамшигын эрсдлийг бууруулах чадварыг нэг тэр хүнд хүрэхийн төлөө энэ олон улсын уриалгыг Монгол улсын засгийн газар одоо бүрэн дэмжиж одоо хамтран ажиллаж байгаа ажлыг бас та бүхэндээ их шинжилгэх сайхан байна. Тэгэхээр өргөжлүүлэн Шадар сайдын бас уулзалтуудын талаарх мэдээлэл рүү эргээд орё гэж бодож байна. Тэгэхээр Шадар сайд өнгөрөх 9-р сарын 27-ны өдөр 2 орны элчин сайдыг бас хүлээн авч уулзсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ өдөр бас бүгд намд Польш улсын элчин сайд болон Америк нэгдсэн улсын элчин сайдуудыг хүлээн авч уулзсан. Эдгээр элчин сайдуудыг хүлээн авч уулзахдаа бас ямар асуудлаар ярилцлага өрнүүлв? За тэгэхээр 9-р сарын 27 оны өдөр Монгол улсын Шадар сайд хүрэлцэх Америк нэгдсэн улс болон бүгд найрамдах Польш улсын элчин сайдуудтай уулзалт хийсэн байгаа. Тэгэхээр бүгд найрамдах Польш улсын элчин сайд Михаил Лабенттай уулзахдаа тэрээр хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байсан. Ингээд тэрээр тус улсын гадаад хэргийн сайдад Польшийн элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо нээх талаар албан ёсоор мэдгдсэний дагуу ойрын хугацаанд элчин сайдын яам нээнэ гэдэгт найдаж байна гэдгийг хэлж байсан. За мөн засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комисс хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал аж холбогдолтой гэж цохон тэмдэглэсэн юм. Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт ойрын үед гарын үсгийг зурж хэрэгжилтэд хамтран анхаарч ажиллах талаар. Мөн энэхүү уулзалтын үеэр Шадар сайд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт ойрын үед гарын үсгийг зурж хэрэгжилтэд хамтран анхаарч ажиллах талаар хэлэлцлээ. Энэхүү хэлэлцээр нь Польшид байнга оршин суудаг манай 1000 орчим иргэн уламжлалт ангаа ухааны салбарт ажилладаг 100 орчим эмч нарын тэтгэвэр тэтгэмж болон бусад аж ахуй амьдрал асуудлыг шийдвэрлэхэд аж холбогдолтой юм а. Но это не меняет стратегического значения Монголии для нас, и это проявляется на всех уровнях. За мөн бүгд найрамдах Польш улсын засгийн газраас нөхцөл тусламжийн зээл авах талаар ярилцсан. Нөхцөл тусламжийн зээл гэдэг нь Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Польш улсын засгийн газар хооронд 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээрийг бүгд найрамдах Польш улсын сангийн яам, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн яам 14 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо үзгэлсэн. Тэгвэл энэ нөхцөл тусламжийн зээлийг хоёр тал тохиролцож түргэвчлэх саналыг Шадар сайд хэлж байсан юм. За мөн энэ өдөр Монгол улсын Шадар сайд хүрэлцэх Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа онц өгөөд бүрэн ирэхэд элчин сайд Jennifer Galt-ыг хүлээн авч уулзсан. Уулзалтын эхэнд тэрээр Монгол улс болон Америк нэгдсэн улс хоёрын хамтын ажиллагаа, боловсролын салбарт, эдийн засаг, за мөн батлан хамгаалах гэх зэрэг олон талт салбаруудад амжилттай өргөжинд хэлж байгаад баярлаж байгаагаа илэрхийлсэн. Монгол улс нь Америк нэгдсэн улс зэрэг 3 дахь хөршийн эдийн засгийн сонирхлыг бий болгох сонирхолтой. Энэ чиглэлээр Америк нэгдсэн улсын талтай идэвхтэй хамтран ажиллана. Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээ байгуулахад Монголын тал аж холбогдол өгч байгаа гэдгээ хэлсэн юм. За мөн батлан хамгаалах салбар түүний дотор инхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлхийг онцолж говийн чуна олон улсын хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэсэн юм. Тэгэхээр хоёр улс Монголын харилцаа хамтын ажиллагаа дотор нь ялангуяа одоо батлан хамгаалах салбар түүний дотор бол одоо инхийг сахиулах үйл ажиллагааны чиглэлд хамтарч ажиллаж байгаа энэ чиглэл бол их чухал байр суурь эзэлдэг. The United States is indeed proud to partner with Mongolia on everything from people-to-people exchanges to our very robust military partnership. Мөн Инх тайвны корпусын сайн дурынхан Монгол улсад ирж ажиллаж эхэлсний 25 жилийн энэ жил тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд сайн дурынхан манай орны өнцөг болон бүрт англи хэл, эрүүл мэнд, боловсрол болон хөгжлийг дэмжих чиглэлээр хүчин зүтгэж ирсэнд талархал илэрхийлсэн. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс, өндөр технологи бүхий аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, томоохон төслүүдэд хамтран ажиллахыг Шадар сайд Америк нэгдсэн улсын элчин сайдад санал болгосон юм.
Тэгэхээр энэ удаагийн шадар сайдын цаг нэвтрүүлгийн төгсгөлд бас яалтчгүй онцлох нэг мэдээлэл байна. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр шадар сайдын хувьд засгийн газрын 100 хоногийг бас ухтаад Сүхбаатар болон Хинтээ аймагуудаар ажиллаад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг бас өргөхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын шадар сайд хөрөлсөх Батлан хамгаалахын сайд Батэрдэн мэргэжлийн хэлтийн ерхий газрын дарга Цагаанхүү тэргүүтээ ажлын хэсэг орон нутагт ажиллаад ирлээ. Энэ удаад Хинтээ Сүхбаатар аймгийн төвүүдэд болон Сүхбаатар аймгийн Даргаан Халзан сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Засгийн газрын гишүүд улс орны нийгмийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулга хийж, цаашид үүсэт буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Тийм учраас зөвхөн уул уурхай гэж шүтгэхгүйгээр энэ одоо хөдөө аж ахуй газар тариалангаа хөгжүүлэх энэ бодлогыг энэ 4 жилд одоо хийж хэрэгжүүлж эхлэе. Үр дүнгийн хүртээ одоо ингэж ардын нам одоо болж ажиллаж байгаа гэдгийг одоо та бүхэнд хэлье. Нэгдүгээр хүнсээр хангах. Хоёрдугаар ардынхаа гэр орноор хангах хэрэгтэй. Орох оронтой байх хэрэгтэй. Орох оронтой. Хөдөө орон нутгүй, орох оронгүй хүмүүс их байна. Цаашин савын барий. Тэр ипотекийн зээлийг цааш нь үргэлжлүүлнэ. 8% зээлийг. Улаанбаатар хотод төгсгөн хөдөө орон нутагт үргэлжлүүлнэ, аймгийн төв дээр үргэлжлүүлнэ. Гэр оронгүй байгаа, орох оронгүй байгаа хүмүүсээ гэр оронтой болгох чиглэлээр их анхаарах хэрэгтэй. Ингээд хүнстэй орох оронтой байхад хүн бас болж байгаа маа. Болж байгаа. Шинэ засгийн газар 16-аас 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөөр батлуулж хямралыг даван туулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хямралаас гарахын тулд арга дэргэдээ эрүүл хүнсээр хангах, орон байраар хангах, боловсрал, мэрэгжил олгох, ажилдаа орлоготой болох эдийн засгийг солонгоруулах шат дараасан арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй юм гэж шадар сайд онцолж байсан. Трийн аян эрүүл хүнс, эрүүл Монгол хүн хөтөлбөр за 21 100 гэсэн одоо аж үйлдвэрийн хөтөлбөрүүдийг суулгаж өгсөн. Энэ хөтөлбөрүүдийг одоо энэ 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Хөдөө аж ахуй газар тариалангаа бид нар хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай. Зөвхөн уул уурхайн салбарыг бид нар шүтэж амьдрал улс орн ийм байдалд бас ордын байна гэдгийг бид өөрсдөө харлаа. Шадар сайдын цаг нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын шадар сайд хөрөлсөхийн олон нийтэд харилцах зөвлөх үүс төгөлдөр оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын шадар сайд эрхлэх асуудлуудын хүрээнд онцгой байдлын ерхий газар, мэргэжлийн хэлт ерхий газар, шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, стандартчлал хэмжил зүйн газар, чөлөөт бүс зэрэг газрууд харьяалагддаг. Ингээд засгийн газар болон шадар сайдын ажлыг сар тутам тоймлон хүргэж байгаадаа баяртай байна. Баярлалаа. Ингээд үзэгч та бүхэнд шадар сайдын цаг нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.